Зохиолыг бичсэн Аг Сарна, зохиолыг уншсан Туул Синди. Би эмэгтэй хүнд хайртай. Хонгор минь яас их унтва. Чамайг сэрхгүй л юм байх гэж бодлоо. Чи бит хоёрт хийх ажил их байна. Гэх дуугаар зовхоо арай ядан нээсэн бүсгүй хаанагаага төдийлөн ойлгосонгүй. Цэл хүйтэн цементэн шал нимгэн даашинзыг нэвтлэн жиндүүлэх бол таацнаас зүгдэх гэрэл нүдийг нь боосон даавууг нэвтлэх мэт хурцаажээ. Удалгүй өнөөх танихгүй хүний дуу ахин гарч үүнтэй зэрэгцэн хөлийн чимээ өөрлөөн алгуурхан дөхөхийг бүсгүй мэдрэв. Бүсгүй энэхэн хоромд юу олоод өнгөрснийг хайлтхан санав. Ажлаа тараад такси барихаар гар өргөн зогссон. Төд удалгүй хар өнгийн машин зогсоход нь суусан. Тэгээд цаашаа юу босныг санахыг хичээсэн ч түүний нүдийг боосон даавууг алгуурхан авч байгаа нь мэдрэгдэв. Гайхалтай нь өөртөө нь үеийнгийн болов гэмээр царайлаг залуу өөдөөс нь дүрлий тэлширтэж байв. Юу, би хаана вэ? Чи хэн бэ? Би яагаад энд байгаа? Ингэж бүсгүй араас нь дуржигнуулан асуухад залуу залхсан байртай өвшээж. Бүгд л ингэж асуух юм. Чи ядаж өөр юм асуул да. Уйтгартай юм бэ. Гэхдээ чамд хэлэх ганц л юм байна. Чи өнөөдөр үхэн. Гэснээ бүсгүйг сэвхийтэл өргөн урт хонглын үзүүрт байх төмөр тавцан өөд зөглөв. Зурагтаар гарч байгаа сэтгэл сэртгэлгэн мэдээг үзсэн хүн бүр айн имэж охид бүсгүйчүүд сүүдрээсээ ч цочихн холгүй өдрүүд үргэлжилсээр онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч барс дээд удирдлагуудаасаа нилээд гүзэмлэл авч удаа дараалан гарсан хүн амны хэргийг хурдан шуурхаа илрүүлэх чиглэл авав. Ажил дээрээ хонхон шахуу хэдэн өдөр дараалан ажилласны эцэст эдгээр хэрэгүүдийг нэг хүн үйлдсэн нь тодорхой болов. Амь насаа алдсан хохирогчдын хамгийн нийтлэг шинжин гэвэл залуухан, царайлаг, гэхдээ дандаа биеийн өмлөгчд байсан нь барсын анхаарлыг гойд татав. Яг ямар учраас эдгээр хүмүүсийг сонгож амь насыг нь хохироогоод байгаа нь тодорхойгүйч гэмт хэрэгтэн сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл биш гэдэг нь үйлцэн хэрэгээс нь тов тодорхой ажиглагдана. Хэрэгтэн хохирогчдын цогцыг нуух биш харин ч хурдан олдоосоо гэсэндээ хүн их явдаг боловч камер огт байхгүй газруудыг сонгож тавиад байгаа нь түүнийг хичнээн тооцоолол өндөртэй болохыг илтгэнэ. Хохирогчдын биед ямар ч хуруу нэхээ шарах сорив байхгүй харин ч гоёлын даашин зөмсгөж нүрийг нь будсан байгаа нь ойлгомжгүй бөгөөд гайхмаар. Барин тавиад мөрдөх сэжүүргүй даашинцтай суврал алуурчныг сохроор хайж сэжигтэй хүн бүрийг шалгаж Улаанбаатар хотын орцхонгол буудал сав хаягдсан байшин бүрийг нэгжиж шалгаад юу ч ололгүй ахин хэрэг гаралгүй нэг сар орчим болоход хүмүүсийн хараа хяналт суларч эхлэв. Гэтэл ахиадал даашинцтай эмэгтэй цогцос олдсон дуудлага ирхэн тэр мөрдөгч барс хэргийн газарт ирэхэд цэв цэнхэр өргөн саглагаар хормоодоо даашин зөмсөж уруулан час сулаан будагтай гартаа урт торон бээлийн өмссөн гил хар үстэй үзэгслэн эмэгтэй цогцсыг гудамжны сандал дээр хагас суугаа байдалтай орхисон байв. Бас л хэргийн сэжүүр олдсонгүй. Хүмүүс дахин айдас давтаж эхлэв. Зурагт, радио, сошиал сувгаар ганцхан энэ хэргийн тухай ам мэдэн уралдаж өөрсдийн таамгийг дэвшүүлнэ. Харин энэ үед зурагтаар гарч байгаа мэдээг үзэж суусан залуу баруун гарынхаа эрхий хурууг үгүйлэх мэд тэмтэрч сууснаа галзуу хүн шиг инээж. Та муу сайнууд ярьцгааж илвэ. Ихтэл 7 хоног үүрээ гიშгүүлсэн шоргоолт шиг бужигнана. Тэгээд л Мартин шүү дээ, Мартин. Харин би хөөрхий эмэгтэйчүүдийг диваачнд хүргэнэ. Гээд хажуудаа байгаа зөөврийн компьютер асааж санхүү аавна гэсэн зарын пост оруулсан хулан гэх эмэгтэйтэй зурвасаар харилцаж эхлэв. Уянга Улаанбаатар хотод оюутан болохоор орж ирсэн ч үеийн охтын өмсөж зүүсэнтэй өөрийгөө харьцуулж сэтгэл нь эмзэглэнэ. Эцэг их нь уянгаад мөнгө явуулах боловч хэрэгцээг нь хангаж үйлдэлнэ. Хувцас, гоёл чимэглэл, бодог шунх гээд түүний авах зүйлс толгойтой өснөөс нь их. Хотын охтын хажууд улаан хазар даржин хувцсан яах аргагүй гологдохч нарийн гойлог бэлхүүс давхраатай алагнууд нь залуусын нүдийг хужирлана.
Даанч түүний барьсан хуучны загвартай утас хоншоор нь үл мэдэг халзарсан өвлийн готол түүний үнэлэмжийг бууруулж архина. Уянгагийн өрөөнд байх 3 дугаар курсын даваанаа хэмээх охин сургууль сурхаасаа илүүтэйгээр залуустай уулзан хонон өнжин яваад ирэхдээ нилээд их мөнгөтэй ирнэ. Олсон мөнгөөрөө өрөөний огтоо дайлж хэрэндээ л баярхана. Нэг өдөр даваанаа уянгааг симээрхэнд охиж өрөөнөөсөө гараад ийм яриав. Миний дөө ойрт гэрээс чи мөнгө ирсэн үү? Чи нэг л гундаа харагдаад ах юм. Гэвэл уянгаа санаа алдаж гардах дэлгэцэн хагарсан уцаа нэг хараад ирээгүй. Аав ээж хоёр маань хоёлаа зээлтэй. Дээр нь дүүнер маань сургууль зорж байгаа болохоор хэцүү л байна. Хурдхан зуны амралт болоосаа ажил олоод хийчих юмсан. Өө тэгээ юу? Харин би чамайг ажиглаад байсан юм аа. Мөнгө хэрэгтэй бол надаас авч болно шүү. Нэрээ заавал зуны амралт хүлээлгүй оройн цагаар хийх ажил байгаа шүү. Чи сонирхож байвал их чин дарагтайгаа уулзуулаад өгч болно штэ. Гэхэд уянгагийн нүдэнд баярын гэрэл гялсхийж тэгээл дагчээ ямар ажил юм? Та ажилд орсон бол эртхэн хэлэхгүй дээ. Дүүн юу ч хамаагүй хийж чадна. Их чин ороод удаагүй л дээ. Гэхдээ мөнгө сайн олдгийн. Тэгвэл өнөө орой хамт явъя. Өөр хүнд хэлэхгүй шүү. Би чамааг л гэж бодоод хэлж байгаа. Даваанагийн заавраар өөртөөгөө хамгийн гоё хувцас өмсөж нүрээ бодсон уянгаа инээд цангинуулсаар оюутны байрны хаалгаар гаран одов. Тэр хоёр такси барин явсаар хорооллын эцэст байх саун массажист гэсэн хаягтай байрны гадна буув. Эзэн гих 40 орчим насны бүсгүй туран хайвтар биедээ зогтсон барив палаж өмсөж даалшүргсэн үсээ шав шарангөөр будсан байхаагаад их л альпны царай гарган манайх ерөнхийдөө шөнийн цагаар ажилладаг. Ажиллах өдрөө өөрөө сонгож олно. Ирчүүдийн альжаал ядаргааг тайлж массаж хийдэг газар гэд ойлгочод болно. Өмнө нь ийм төрлийн ажил хийж байсан уу? Үгүй. Би анх удаа ажил хийж үзэх гэж байна. Гэхэд эзэн авгаа даваанаа руу жогтой харц ирмэж тэрүүхэндээ мушигаад тэгвэл бүр сайн. Манайх чамайг сургаж авна. Өнөөдөртөө даваанаг даагаж дадлах хийн шүү гэснээ. Өө, мартах шахлаа. Чи хүнтэй унтаж үзсэн үү? Чи буруугаар ойлгох хэрэггүй шүү. Асуух хэрэгтэй байдгийн. Гэвэл уянгаа хацар нь үл мэдэг улааж үгүй гэвэл эзэн авгаа нүд гялалзаж далаагаас сувд эрдэн шүүрсэн мэд баясаж за даваа намын шаваа сайн сургаарай. Хувцас сольж өмсөд ажилдаа гарцгаа гэлээ. Уянгаа өгзөг дөнгөж давсан хар богино банзал өмсөж хөх далдлах төдий цээж өвчцөв. Ингээд даваанаг дагаж сауны өрөөнд оров. Бүдүүн шалхахгар гидсээ дааж ядсан ахмаг насны эр массажны орон дээр эмзэг хэрэгтний алчуураар далдлан хөвтжээ. Даваанаа өнөөх эрийн биен дээр тусгай тусаасхан иллэг хийж эхлэв. Удалгүй бүдүү эрийн өнөөхөө далдалсан алчуурыг аван газар шидэж дээр нь гараад ёстой л цавуугаар түргсэн мэт наалдаж гулгай массаж гэжийг хийж эхлэв. Бүдүүн ирж байж ядан хавчаанаж нэмэлт үйлчлэг авъя гэж арайхийн хэлэв. Гэтэл даваанаа уянгаа өөд нүдээ ирмэж миний дүү гараад байж бай. Би удахгүй. Гэхэд уянгаа бушуухан гарахын төс болж зогсныг ч хэлэхүү годхийн тэндээс гарав. Үүдэнд гарсан хойно хэрэгт дурлан жихэн наавал шат пат хийх бүгдхийн чимээ сонсогдов. Уянгаа урд нь иремийн ажил хийж байгаагүйч саяхан харсан зүйлээ чухам яаж хүлээж авахаа мэдэхгүй хэсэг мэлэрч зогсов. Хөөе, чи зүгээр үү? Гихтуугаар эргэн харуулаад даваанаа зогсож байв. Уянгаа даваанааг угаалгын өрөөний зүг чирч эргэн тойрноо шалган хараад "Игчээ, энэ массажны газар л гээд байсан. Биеийн үнэлдэг газар юм шүү. Би ийм хийж чадахгүй. Айгаад байна." Гэвэл даваанаа уянгаа руу нуцтай харж "Миний дөө, чи ч гинэн байна да. Бүх эрчүүд адилхан нэг л зүйл хүсдэг. Чи намайг дурандаа ингэж яваа гэж бодоо юу? Тэгээд ч хизээ нэгэн өдөр нэг хар яманд бие өгчл таарна. Тэглээгээ тэр чин чамайг хайрлахгүй л байхгүй юу? Салаад өмсдөг аймс шигээ хэдэн өдрөл зугаацна. Тэгээд л болоо мэдвүү?" Ингэж хэлэхдээ даваанагийн нүдэнд нулимс цэглэгнэж харагдана. "Уучлаарай гчээ, тайвширтаа. Би айгаад л" гэхэд даваанаа нулимсаа арчиж "Зүгээр дээ. Чи удахгүй дасчихна. Муусан гахаануудын төрөвчийг сайн сэгсрээд өг. Саяын бүдүүн гахаагаас 300 мянгаыг салгалаа штэ. Эзэн аваад мэдэгдэхгүйгээр чимээгүй хийж чадвал өдөртөө сая төгрөг инүү хүнчтэй."
Уянгаа эхэндээ эрчүүдийн дээр гарч гулгаан массаж хийхдээ ихэд ичиж бие нь модшиг хөрчөгдөг байсан ч явандаа даваанаас ч илүү морилзан хөдлөн найланхаа хаш гаргаж чаддаг болов. 3 сарын дараа гэхэд уянгаа төрөл арилжав. Үсээ богинохон болгож тайраад нүрээ жигтэйхэн цэвэрхэн будаж сурсан нь гайхалтай сайхан харагдаж байв. Хадаасан өсгийтөө арьсан гутал жийж үнтэй хослолоор гангарч брэндийн цүнх суугуулжээ. Ил даалда болзох санаал ар араасаа ирэхэд уянгаа хиндэж нүр өгөлгүй өөртөө ихтэй бардам алхана. Хөдөөний охин хэдхэн сарын дотор ийн өөрчлөгдсөн нь үнсгэлжингийн үлгэр шиг. Эзэн авгаа уянгыг баахан дураар нь байлгаагч түүнийг хүнтэй ойртож болохгүй гэдгийг өдөр бүр шахуу сануулна. Нэг өдөр эзэн авгаа их л сайхан зантай уянгаа göмнөө суулгаад малилцтал инээмсэглээд арт талдаа байх ханын шүгэнээс үнтэй улаан дарс 2 хундагны хамт гаргаж ирэв. Энэхэн хугацаанд эзэн авгаа гойд орлого ихтэй эсвэл хаяахан ирээд явдаг бүрх малгайтай эртээ уулзсныхаа дараа ийхүү дарс шимэн суудгийг мэдэх уянга чимээгүйхэн юу хэлхийг нь хүлээн суув. За дүү минь нэг барьчих. Анх чамайг даваа натаа ирэхэд тисэж үлдэж чадах болов уу гэж их л харж байсан. Энэ ажлыг хэр баргийн хүн хийж чадахгүй хэцүү ажил юм шүү. Гэвч бизнесийн хэлээр юу гэдэг вүлээ? Эрэлт байхад нийлүүлэлт байна гэдэг баха. Би хийхгүй байсан ч бусд нь хийх л болно. За тэр чи яахав? Их чин чамд санал тавих гэсэн. Гэхэд уянгаа баг зэрэг гайхсхийн асуусан харцаар эзэн авгааг харав. Эзэн авгаа гардах дарсаа амтыг нь мэдрэх мэд хэсэг шимэн суугаад эргүүлж тайруулаад байлгүй шууд ханал ярэ. Өнөөдөр орой Германаас хэсэг хүмүүс ирж байгаа. Нэг нь миний эртний танил их л биелэгжүү ир би. Ганц гэмн манай Монгол охтод нугасгүй. Жилдээ 2-3 удаа ирдэг. Бараг л дотн харьцааны аялал хийж ирдэг гэхэд болно. Энэ удаа надаас урд нь юм үзээгүй онгой охин олж өгөхийг хүссэн юм. Энэнд чи л тохирно гээд гутлынхаа хоншоорыг ширтэн суугаа уянгааг сэм ажив. Би яаж чадах юм бэ гчээ. Тэгээд ч би массаж хийгээд л өөр илүү дутуу юм хийлгүй явж байя л да. Гэхдээ эзэн авгаа ширэв татан харцсан догшроод ирэв. Уянгаа би чамайг ямархуу янзтай эрэхт чинь гараа дэлгэн ухтаж авлаа да. Тэгээд ч чиний өнөөдрийн байгаа байдал, зэрэг зэнда, даваана та хоёрын амьдарч байгаа байр бүгдийг нь би бэлдэж өгсөн. Чи над бие хиндэ хадгалаад байгаа. Арай л ирээдүйн хандаа гэж битгий хэлээрээ дээ. Чамд нэг бол юугаач мэдэхгүй нусан чавах, нэг бол эхнэр хүүхдээ хуурсан новшил таарна. Харин тэрний оронд соёлтой газрын мөнгөтэй хүнд анхны шөнөө өгвөл чамаа гомдоохооргүй доллар гарт чадахуулах вэ? Чи сайн л бодоорой гэлээ. Даваанагийн ятгалаг эзэн авгаа шахалтаар нэг л өдөр хилээгэнч мэдэхгүй хар ирийн доор охин насаа үдсэн уянгаа эрчүүдийг баруун зөнгөө солин зугаацах болов. Гулгай массажныхаа газраас гарч ганцаараа биедан ажиллах боллоо. Гэхдээ дандаа гэр бүлтэй нас тогтсон хувийн бизнестэй эрчүүдийг сонгон уулзаж, хүссэн бүхнээ авахулж, эрхлэн зугаацаж, амьдралыг хэтэрхий амархнаар төсөөлж, өөртөө бардаж, харцтэйгүр дүүлэн нисэх мэд хөнгөн амьдарч чадаж байв. Эзэн авгаан танилцуулсан Герман эр Монголд ирсэн даруйдаа л үнтэй буудлын өрөөнд тухалж, уянгааг хурдан ирэхийг хүсэв. Уянгаач уг гэртээ уулзах дуртай. Уянгаагийн гаднах төрхийг харуул энэ уулзалтанд ихээхэн бэлдсэнийг илтгэн. Хотхныхоо замын эсрэг талаас такси барихаар гар өргөн зогсвол яах ихийн зургүй хар өнгийн Crown загварын машин ирж зогсов. Дээдсийн хүрээлэн зочид бодол орё химээгээд гар зүнхнээсээ зогсоо зайгуу дугаарах хуцаа авч германаар найланхаатай ярих бүсгүйг хар сарвчтай малгайг духруугаа дарж өмссөн жолооч залуу сэмхэн ажиглаж явв. Уянгаа 10 минут герман эртээ ярьсны эцэст эргэн тойрны замаа харуул заасан зүгээс нь эсрэг чиглэлд яваад байгааг анзаарав. Хөөе, чи ч хаашаа яваад байгаа юм бэ? Хотын төв рүү дээдсийн хүрээлэн зочид буудал орно гэж хэлсэн биз дээ. Ингэж цохолдонгүй хэлсэн уянгааг залуу талиндаа харж өө тийм л дээ. Би харин хотод ирээд удаагүй газар сайн мэдэхгүй уучлаарай. Одоохон буцаад явъя. Чи ер нь таксинд явдгийм үү? Ийм машин унчаад чи эсвэл надаас тоглоод байгаа мó? Хүн завгүй ажилтаа байхад чинь
Гэвэл жолооч залуу гинт замаас гарч зогсоод халааснасаа нойрсуулах бодис шингээсэн даавуу гаргаж ирээд хүүийг ихийн завдалгүй уянгагийн ам хамрыг сурмаг гэгчэнд дарахад ухаан алдав. Залуу ураг ширгэн харж нэг товчлуур дарахад машины өмнөх болон арт талын дугаар солигдов. Эргэн тойрноо гүйлгэн хараад залуу машин асаан хөдлөв. Хотын төвийн намуухан хөгжмөнтэй ресторанд хоёр найз өдийн хоол идэж суугаан барс болоод түүний багын найз мөндөр нар байв. Тэд анхал хөлд орж мэдээ орсон цагаасаа л гудамжныхаа тоглоомын талбайд сайндаж муудаж өссөн дотны нөхөд юм. Барс тавхтай хоолноосоо хэд дараалан өмхөөд ёо яг турж өгөх шахлаа. Миний муу найз төрийн ажил гэсээр яваад шургаад унчих үү дээ. Хаяач гэсэн өөрийгөө бодож байл та. Мөндөр мэндэ тийм зав хаана байх вэ? Ажил гэж орооцолцсон утас шиг хөл толгой нь олдохгүй замраагүй л юм байна. Наминж уурлаад аав их руугаа явчихсан. Найз нь бараг гэртээ ч харахгүй ажил дээр л хонжийн. Гэхдээ мөндөр чи багын л юмны очир олж гүйдэг сэргэлэн хүүхэд байсан. Бизнес ч юм уу хийсэн бол өдөрт компани захирал гिचгсэн сууж байгаа да. Ингээд юуны араас хөөцөлдөөд ажил дээр хоноод байдгийн. Наминжин сайн бүсгүй шүү. Эртгөө уучлалт гуйж очоочтой найз минь. Болдог бол одоо ч гэсэн яваад очмоор л байна. Даанч нөгөө моц хурал алуурчны араас орчих санаатай сар мөрдлөө. Ямар ч ахиц алга. Ахид хизээ хаанаас палачтай зогсос гараад ирэх бол гэхээс айх юм. Муугаач новш. Чи заавал наад хэрэгээ аваад авахтаа яах вэ? Тэр алуурчин тэгээд ямар ч уул мөр үлдээхгүй байгаа хэрэг үү? Харин тийм ээ. Ястай сүнс сүдэр шиг. Гол нь эмэгтэйчүүдийн биед ямар ч уул мөр үлдээхгүй байна. Зөвхөн амьсгалын замыг нь хааж ална гэж дур хүслээ хангасан зодож цогсон шинж ердөө байхгүй. Гэхдээ тэгээд яах гэж тэдгээр эмэгтэйчүүдийг алсан болов? Харин л дээ. Наад асуултыг чинь тэр мөн овшийг барьсны дараа өөрөөс нь асуунда. За найзтайгаа ойр дуулзаагүй байж баахан балаа юм ярьчихлаа. Ингээд чамаар минь сайн сайхан юу вэ? Найз бүсгүйтэй болсон уу? Болоогүй. Сэтгэл таарах нь нэг байсан ч тоохгүй юм байна штэ. Тэгээд ч найз нь чухал ажил эхлүүлсэн. Заавч бас тиймхэн байна. За тэгээ юу? Ямар ажил юм? Чи ч овсгой толдоо. Тэрийг дараа хэлье. Сүрмэн агч галтаа хоёр сайн бидтэй. Тэгж байгаад очиж гарынх нь хоолыг идэх юмсан. Ээж аав хоёр сайн. Хаяа чамааг асуугаад л байдгийн. Завтаа үедээ очооч. Танаа ээж дажгүй юу? Чи мэдэн штэ. Найз нь ихтэйгээ харилцаа муудаг. Уулзаагүй нилээд удлаа. Хаяа дансанд нь хідэн төгрөг хийчихдгийн. Хоёр найз хоолоо идэж дуусаад тус тусын ажилдаа ярьсаар салцгаалаа. Барс мөндрийн хувьд гэр бүлээс нь ч илүү дотны итгэж найддаг ганц хүн билээ. Тэд баг байхдаа их л ялгаатай гэр бүлд өсөж торинсон юм. Мөндрийн эцэг их багт нь салжээ. Аав нь нэг л өглөө хоёр хүүхдээ ихт нь үлдээгээд гэрээсээ юу ч авалгүй өмссөн хувцастайгаа гараад явчихсан гэдэг. Харин ээж нь түүнээс хойш хоёр хүүхдээ нар үзүүлэлгүй зодож загнаж суудаг болжээ. 10 настай жаахан хүүгийн хувьд ээж нь бүхнээс эрхэм. Гэвч өглөөс ирэхээс нь орой унтах хүртэл өглөж гартаа таарсан ямаар цохиж задахт нь тэрхэн үедээ гомдовч тэгсгийгээд л мартна. Мөндрийнх тэр хавьда байхгүй том байшинтай, хашаандаа худагтай, жимсний модтой, том гаражтай, хоёр ч машинтай сайхан айл байв. Аав мэндхүүн их л авсгаатай ажилсаг хүн байсны ачаар ийм амьдралд хүрсэн боловч ээжийнх нь анхаагүй үргэлжийн ханаж цаддаггүй сэтгэлд нь гомдоод байгаа бүхнээ орхиод явсныг том болсон хойноо л мөндөр ойлгожээ. Аавыг нь явснаас хойш ээж нь гэртээ 7 хоногт л нэг залуу дагуулж ирэн өрөөнийхөө хаалгыг хаачхаад ирэмийн 6 цэнгэл думбан тачаадаж гэнсэн дуугаар ичиж имээхгүй гэрээр дүүрэн орилдог байв. Бяцхан эгч дүү хоёр нь жихээ даран өрөөндөө нулимс дүүрэн суудгийг ээж нь огт гадралдаггүй байв. Тэгж орилж сэтгэл хансны хойно урнаа янжуур тамхи асаан сороод голын тэнхийгээрээ чарлаж мөндрийг аль эсвэл түүний эгчийг дуудана. Хөөш мөндрөө, аяг ус хийгээд ир. Ам хатлаа. Хэрв жаах удах юм бол ээж нь шаагаагаараа далан дундуур байлгаад авнаа гэдгийг мэдэх хоёр хүүхдийн аль дуудагдсан нь хамаг хурднаараа гүйн.
Өрөөний хаалгыг зөөлөн онгойлгож ороход хөлс болоод нэг тийм огмоор муухай үнэр үнэртэн. Ээжтэй нэг оронд хэвтэх залуучууд юу ч болоогүй аятай ханхалзан хэвтэн. Хаа очиж мөндөр болоод түүний эгч нандинаар хичээл сурлагдаа сайн. Хав ойрынх нь айлууд хоёр хүүхдийн байдлыг сайн мэдэх тул их л анхаарна. Марсын ээж аав бүрч илүү санаа тавьж орж гарах бүрт нь халуун хоол хийгээд өгөхийг хичээдэг байв. Урнаа ажил огт хийх сонирхолгүй. Нөхөр нь явсны дараа өглөх хөнгөө болж сэтгэл нь бүр амарч орхиод үдийн нар толгой дээр голлоход сая орноос өндийж хүүхдүүдэд дэлгүүр гүйлгэж бэлэн идэх юм авчруулж цайлна. Мөндрийн ихч бүр царай алдаж гүйцжээ. Сэтгэл санаа нь тогтворгүй болж юм л бол уйлж сум. Нэг удаа дүүдээ би удахгүй эндээс явнаа. Чи харин том болоод сайн хүн болоороо заа юу гэж хэлэхэд нь хүү юу ч ойлгосонгүй. Үүнээс хэдхэн хоногийн дараа их чинь гэрээсээ сэм оргожээ. Энэ цагаас хойш мөндөр ихчигээ хайгаад олоогүй юм. Харин барс тийм хангалуун биш ч найрсаг сайхан гэр бүлд өссөн юм. Мөндөр их сургуульд орж мэдлэг боловсрал олж аваагүйж төрөлхийн гүйлгэ ухаан сайтаа тул дамын 8-аар дорхноо хөлжөж 3 салбар дэлгүүртэй болоод амжжээ. Түүнд өнөөдөр байтугай ойрын хэдэн жилийнхээ амьдралд санаа зовоод байхааргүй хөрөнгө мөнгө бий. Нас нь хэдийн 28 хүрсэн ч эмэгтэй хүнтэй ойртож татансах бодол байхгүй. Тэрээр 8 жилийн өмнө гудамжинд лаз өшгөлөн хийцгүүрч явах үедээ нэгэн охинд ухаангүй дурлаж юугаач зориулахад бэлэн байсан ч охин түүнийг биш мөнгөтэй залуудаахан талиж өгчээ. Энэ цагаас хойш мөндөр ядаргаатай ихээсээ холбоогоо тасалж байр түрээслэн амьдарч алхмаар хичээсээр өнөөдрийн зэрэгт хүрсэн. Том машин, чамин үнэтэй хувцас өмссөн царайлаг түүнийг бүгд л хүндлэн имэж харьцсан. Ялангуяа хүүхнүүд урд хойнонд гүйлдэж нүдэнд нь өртгийг хичээгч мөндөр үл тоон. Мөндөр хотын төвөөс гарч цээж дүүрэн амьсгалаад машиндаа хэсэг саатан сууж утасны дэлгэцээ асааж юу ч юм харснаа амьсгаан өндөрсөж хараал тавьсаар машинаа огцом гიშгэж тэнхээ мэдэн хурдлав. Уянга хүйтэн шалан дээр сэргэв. Толгойд нь даавуу угалсан учраас эргэн тойрондоо юу байгааг хаана ирж гиснээ ойлгохгүй байв. Хөл гарыг нь чивчэртэл уйсан байх тул цус нь бараг гүйхээ болж мэдээ алдах дөгчээ. Хүн байна уу? Туслаарай гэж хичнээн орилсон ч тагчиг. Биеэрээ нумран могоошог моригнон хөдөлсөөр хананд тулж гацав. Гэтэл гарт нь ямар нэгэн баригдах шиг болохт нь атгаад авбол шил юм уу толны хагарсан хурун чинээ өөдөс байв. Түүнийг авч эцсийн хүчээ шавхан мэдээ алдраад байсан гараараа уяага зүсэж эхлэв. Гарыг нь шил хайр найргүй урж зүсэгдэж эхэлсэн ч уянгаа гүрээсээр гарынхаа уяаг тайлж чадав. Үүний дараа толгойд нугалсан дааван торыг авч эргэн тойрноо харуул маш том цэвэрхэн агуулах гэмээр байранд байгаагаа тэр ойлгов. Толгойг нь бүтээсэн торноос урж гарынхаа цус алдаж байгаа хэсгийг ороож хөлнийхөө уяатай ноцолдож эхлэв. Гинт ард нь алга таших чимээ гарахад эргэж харуул нүүрэндээ баг зүүсэн шар хормогчтой хүн зогсож байв. Тэрээр уянгаа ахаад л ухаан алдуулав. Энэ удаа тэр эргэж сэрэхдээ төрдөг сандал дээр сууж байв. Хөл гар нь сулж хөлөөдөө. Навногоо өнгийн гоёлын даарсанс биед нь өмсөжээ. Хурц гэрэлтэй уудам хонгойлд хинч алга. Хажууханд нь эмэгтэй хүний гоёлын даашинцнуудыг өнгө болоод төрөл төрлөөр нь өлгсөн байв. Мөн өсгийтэй гутал нүүр будгийн хэрэгсэлгээд багахан дэлгүүрээс ч дутхгүй чамин зүйл их харагдана. Сарны санаад химээх ая хүчтэй наргагүй нүрэглэн. Уянгаа зогтаахаар урагш гიშгэх гэсэн боловч хөл нь хөдөлсөнгүй. Гар нь мөн адил өөрийнх нь хүслээр болсонгүй. Ганцхан тэрний нүдэл хөдөлж байв. Уйлах гээд ч нулимс гарсангүй. Түүний толгойд энэ хоромд даашинцтай алуурч би ингээд үхтгийм байжээ. Ингээм мэдсэн бол илүү сайхан, илүү зөв амьдардаг байжтэй. Хөөх яав ээж минь огтноо уучлаарай гэж дотроо мянга хашгиравч түүний ам ангалцгаас өөр дуу үл гарав. Хөгжмийн нүрэглэх чимээ аажмаар намдаж шар хормогчтой нүүрэндээ багтаа хүн ирэв. Тэгмэгцээ уянгаагийн нүүрлөө тонгоо нүдрүүн хараад
Шуухаа минь би чамайг нүгэлтийн орчлонгоос чөлөөлж байна. Чиний гоо үзэгслэн миний энэ удаагийн ажлыг үнэхээр төгс болгож чадлаа. Ингээд таашаал авах мэт удаанаар түүнийг ширтэв. 10 хормын дараа зөөлөн өдөн дээр бүсгүй амьсгалыг тасалж уян гих нэгэн амин дэлхийгээс халив. Дахин нэг даашинцтай цогцоос нэмэгдлээ. Мөндрийн ээж урнаа гэртээ ганцаараа байхдаа таталт өгч улмаар тал биеийг харваж мдээгүй болжээ. Мөндөр амжиж очиагүй бол тун өрөвдөлтөөр хорвоог орхих байжээ. Урнаа нас явж хөгшрөөд ирсэн ч төрлөх зангаа хаяагүй байсан юм. Хаяад явсан нөхөр охиноо хараан зөвхөж мөндрийн явуулсан мөнгөөр амь зууж өдөр хоногийг барахтаа нэг ч удаа өнгөрсөн амьдралдаа харамсаагүй. Барс болоод түүний багийнхан мухар гудамд хашигдсан мэт нам зогсжээ. Хэргийг өөр мөрдөгчдөд хариуцуулж өгсөн боловч Барс учрыг нь олохоор мөрцөөр байв. Барсын сүйт бүсгүй наминжин төрсөн гэртээ ирээд сар гаруй хугацаа өнгөрөв. Энэ хооронд Барс хэд хэдэн удаа уулзах гэж ирээд татгалцсан хариу сонсоод буцлаа. Наминжин загварын агентлагт модель сургагч багш хийдэг царайлаг нуруулаг нэгэн. Барстай анх танилцаж жил гаруй үерхэд нэг гэртээ орсон ч бие биенийхээ ажлын онцлогоос болж үргэлж муудалцдаг байв. Энэ тоолонд Барс сэтгэлээ нээж мөндөрт бүхнээ уудлана. Мөндөрч тэр болгонд найзаагаа тайвшруулж сэтгэлийн дэм өгнө. Барс сүүлийн өдрүүдэд сэтгэлээр унаж ажлаасаа гарах талаар бодох болов. Мөрцөн хэрэг нь урагшлахгүй дээр хайртай бүсгүй нь халгаахаа болсон гутарч хэдэн орой дараалан тасарч унтлаа ууж утсаа унтраагаад орчноос тасрав. Зээлээр авсан 2 өрөө байраа зарж хаад гадагшаа явж амьдармаарч юм шиг сэтгэл нь хөвсөлдсөн. Тэгж ажлаасаа гарахаар сэтгэл шулуудаж хүүтэн шүршүүрт орж биеэ сэргээгээд толинд харвал өөдөөс нь үс сахалдаа баригдсан өрөвдөлтөө нэгэн харагдав. Сахлаа хусаж үсээ эвтэйхэн засаад гарахаар завдсан ч гар утсаа санаж буудингийн дороос олоод асаавал түүнд тоомгүй олон дуудлага иржээ. Үүн дунд мөндөр түүнлүү бараг 20 орчим залгасан байсныг хараад хамгийн түрүүнд залгав. Гэтэл мөндөр түүнд уулзах чухал хэрэгтэй байгаагаа хэллээ. Цаг орчмын дараа уулзахаар болж 2 найз мөндрийн нэгэн дэлгүүрийн офисын өрөөнд өөдөөсөө хараад сууж байв. Барс төрүүлэн ам нээж найз минь зүгээр үү? Чамаас ирсэн дуудлагыг хараад санаа зовчихлоо. Би зүгээрээ харин чамд санаа зовоод л би яасан? Таагчийг уцаа унтраагаад алга болоо эцтэй таавгай. Гэвэл Барс санаа намрах мэд тайвнаар тийм л дээ. Урнаа их чинь би ямархуу байна. Би чамд муу юм болж гээд тэр хүн зүгээрээ төлбөртөө эмнэлэгт хэвтэж байгаа. Үүлийн үрээ үүрч дуусах хүртлэх хэвтэх байх. Би чамаас нэг чухал зүйл асуух гэж дуудсан. Барса, чи яагаад дууга хурааж хаа? Гэвэл Барс цочих мэт мөндөрлөө хараад юу л да найз нь гинт ажилтайгаа санаад яаралтай явуулгүй гаргүнэ гээд гүйхээрээ гарав. Мөндөр гайхаж юу ч хэлж амжсангүй хоцров. Барс ажил руугаа ирэх замдаа наминжингийн ээж аваас дуудлага нилээд олон ирсэн байсныг санаж залгавал хайртай бүсгүй нь гэрээсээ гараад 2 хоног ирээгүй гэжээ. Арга ядсан эцэг эх нь Барсынд байгаа хэмээн найдаж байсан нь талаар болов. Үүнийг сонсоод Барс бүрч түргэн ажил руугаа давхив. Өрөөндөө ормогц даашинцтай хохирогчдын зургийг гаргаж ирэн нэг л зүйлийг онцгойлон харав. Тэгснээ мөн байна. Яг мөн байна гэж хашгирав. Мөндрийн офисын өрөөнд байсан урт торон бэлээ хохирогчдын өмссөнтэй яг таарч байв. Урд нь хэрэг мөрдөж сайх хохирогчдын өмссөн хувцсыг дэлгүүрүүдээр хайж адил хувцас зардаг зөндөө газар байсан ч яг адилхан торон бэлээ зардаг газар олдоогүй юм. Гэвч энэ нь хамгийн сайн найзыгаа хэрэгт гүтгэх шалтгаан биш. Шуудхан очоод бэлийг хинт зарсныг асуумаар байсан ч хүлээхээр шийдэв. Бас наминчин хаашаа явуу гэдэг асуулт түүнд байлаа. Ингээд түүний гэр ажлын ойролцоох камерыг шалгаад юу ч олсонгүй. Харин хамтдаа байнга очиж хоол иддэг байсан хятад рестораны ойр орчмын камерыг шалгахад 2 хоногийн өмнө наминчин тус газраас гараад хар өнгийн машинд сууж байх нь харагдав. Ингээд цааш юу ч алдсангүй. Машины дугаараар хайж үзсэн ч улсын бүртгэлд алга байлаа. Барс сандарч эхлэв.
Дараагийн даашинзтай цогцос Наминжин гэж бодхоос л хар хөлс нь аяндаа зовтгоно. Даанч хотын бүх Crown маркийн машиныг шалгана гэдэг өвснөөс зүү хайх мэд. Наминжин бусад хохирогчдын адил хүйтэн шалан дээр сэрв. Түүнд цав цагаан хурмын даашин зөмсгөж тохоо хүрсэн торон бэлий өмсгчээ. Гар хөл нь хүлээтэй учраа нулимс урсган хэвтсээр л байв. Харин барс галзуурах шахна, зүрхэн цээжээ нэвтлээд гараад ирэх нү гэмээр дотроос нь бөмбөрдөн. Гинт түүний толгойд Наминжин хардахдаа хаана явааг нь мэдхээр хүзүүний зүйл бэлэглэхтэй суулгасан чипэн санагдав. Бурхан минь, ой, зүйлтэй чи минь зүйлсэн л байгаасай. Гэхдээ түүний гар нь салгалж байв. Уцаа гаргаж ирээд харвал тэр зүйлтэй зүүжээ. Хотоос холгүй хэн зааж байв. Барс шууд л тэр зүгт давхив. Хөдөлгөөн мэдрэгдэхгүй байрандаа л байв. Түгжирсээр арай гэж хотоос гарч Наминжингийн байрлалыг заасан газар ирвэл барагцаагаар нэг га том газрыг блокоор хашаалжээ. Гайхалтай нь хашаан дотор хүний урманд овоохооч байсангүй. Машина хаалганаас нь холдуулж арт талд нь нууж тавьсан барс хашаа руу орж гарсан шинэ мөр 2 өөр машиных болохыг дор нь мэдэв. Мөрийг дагсаар орвол хашааны баруун буланд хүрээд мөр алга болчихов. Гайхан эргэн тойрно харвал мөр дууссан газарт хэр баргийн хүн олж харахааргүй жижиг хөшөөрөг байв. Түүнийг татвал гинт тэр хэсгийн газар өргөгдөж машин чөлөөтө багтахаар хаалга нэгдэв. Барс бууга хуйнаас суугалж болгоомжтой дотогш нэвтрэхэд уг газар нь маш цэвэрхэн газар доор хонгил маягийн юм байлаа. Нилээд явсаар булан эргэхэд 2 машин зэрэгцэн зогсож байгаа нь харагдлаа. Цааш хид алгахад намуухан хөгжим ихшгэлхэн дуулдав. Хонглын эцэст нэгэн хүн цааш хараад төмөр тавцан дээр хэвтүүлсэн цагаан даашинцтай эмэгтэй нүрийг хичээн гүйлэн бодож байгаа нь харагдлаа. Хайртай бүсгүй мөн байлаа. Муу новш минь гараа өрөг. Яг одоо наанасаа холд буудлаа шүү. Барс хэрэгтэнд зааварчилгаа өгч түүнийг аажмаар бүтэн тойрч өмнө нь гарan царайг нь харвал мөндөр зогсож байлаа. Мөндөр юу ч болоогүй мэдийнэж. Найз минь би чамайг зовлонгоос ч салгах л гэсэн юм шүү дээ. Тэрнээс Наминжин сайн бүсгүй. Чи даанч хэцүү байна гээд байхаар чинь түүнийг деважин руу илгээх гэж байлаа. Харин чи амжаад ирчихлээ. Мөндрөө муу гаж навш минь энэ бүх хэргийн ард чи байсан юм гэж үү дээ. Үгүй гэж хэлээчтэй. Солиотой навш минь арайчтэй найз минь. Барсаа би эмэгтэй хүнд хайртай. Тэднийг зовлонгоос нь чөлөөлж байгаа. Чи юу ч ойлгохгүй л дээ. Ээж минь эгч бит хоёрыг хичнээн тамлаж зовоодаг байсан гэж санана. Миний алсан бүх эмэгтэйчүүд хүүхэд гаргаад миний их шиг зовооно. Би дахиж өөршгөө зовж байгаа хүүхдүүдийг хармааргүй байсан. Даанч чи намайг олчихлоо. Бүх нийтийг айдас давтуулаад байсан алуурчин баригдлаа. Тэр багадаа сэтгэл зүйн маш том гэмтлийг төрсөн ихээсээ авч байжээ. Баригдаагүй бол цаашид маш олон эмэгтэйчүүдийг хохирох байснаа тэрээр зарлав. Гэсэн хэрэгтний зурагтай мэдээлэл олны санааг амраав. Харин мөндрийн төрсөн их урнаа уг мэдээг зурагтаар хараад ямар хүн өсгсөн болохоо ухаарч хүүгээ нэг их өрөвдөж тэр шөнөө амьсгал хурав. 10 настай хайр нэгсэн тэр жаахан хүүг их нь хайрлаж нэг удаа тэрч үнсээд миний хүү мундаг шүү гэсэн бол өдийд амьдрал хэрхэн өрнөж байхыг хинж таашгүй. Зохиолч Агсарнагийн сэрэмжлүүлэг маягаар бичсэн зохиолыг та бүхэндээ бүтнээр хүргэлээ. Зохиолчдоо сонсогчдынхаа өмнөөс талархснаа илэрхийлье. Дараагийнхаа зохиолоор дахин уулзтлаа. Түр баяртай.